За сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ Испани Ибиза руу аялсан бичлэгийг хүргэх гэж байна. Ибизан Балеригийн арлууд дундаасаа бол хүн амынхаа тоогоор 2 дуустдаг. Тэгээд далайн түвшнээс дээш 150 км байрладаг нутаг дэвсгэрийн хувьд бол нийт 571.6 км хавцаад талбайг эзэлдэг байна. Тэгэхэд нөгөө арал болохоор яг ингээд далайн дунд хаасаагүй далайгаар хүрээлэгдсэн. Тэгээд энэ халуун байдаг палм мотор Монголоор бол талтуу мотор хүрээлэгдсэн. Тэгээ айгүй нөгөө далайн иргэн илсэн хаасаагүй юм алтатай зочид буудлууд Airbnb-нууд байдаг. Тэгээд зуны цагт бол аялал жуулчлалаараа их алдаастай хүмүүс ихээр очдог. Тэгээд би яг Ибизад очно гээд ер нь таньж мэддэг найзууд байсан чи бүгдээрээ очиж шоудах нүг гэдээс ахгүй. Тэгээд би айгуу гахаад миний зорилго бол шоудах гэж очиагүй. Тэгээд ясмэ гэсэн чинь нөгөө нэг дэлхийд бүр номер 1 тийм клуб байдаг гэдэг юм лээ. Тэгээд айгуу том шүний бүжиглэх тийм клубтэй. Тэгээд шүний амьдрал электрон хөгжим бүжиг бол маш алдаастай. Тэгээд дэлхийд алдаастай Дэвид Гёте ч юм уу алдаастай DJ-наар 7 хоног бүр тоглолтоо хийдэг. Бүр ингээд тэнд амьдардаг. Бас дэлхийд алдаастай урлаг соёлын ямар хүмүүс байдгийг бүгдээрээ бишлээ. Нэглээд хүмүүс нь энэ Ибизад үүсдэг гэсэн виллатай амьдардаг юм байлээ. Энэ одоо хотын төвөөр явж байгаа. Медитерран буюу одоо Монгол газар дундын тэнгисийн орнууд, юм далай тэнгистэй орнууд бүгдээрээ юу нэм байшингаа хөвчлэн цагаанаар буддаг. Энэ хотын төвөөр элдвэндийн жижиг сажиг бэлэг дусгалын зүйл далайн иргэдэд зориулсан хувцас гээд зүйлсийг зааж ирсэн гудамж. То Америк Европт түгээмэл хэрэглэгдэх хүмүүсийн нэрн бичигдсэн тийм зүйлтүүд зааж байсан. Эсвэл хисаагаар хийгдсэн бугуйж Ибиза гэсэн бичгтээ альчуу цүнх юу байдгийг бүх зүйл байсан. Монголд бас нэг хэсэг түгээмэл дэлгэрээд исэн зүү захирч гэж зүйлийг энэ арал дээр их хүмүүс ихээр хэрэглэдэг юм билээ. Испани болохоор тэгээд ер нь Испаниар ярьдаг. Би болохоор Испаниар мэдэхгүй. Тэгээд сууж авсан үг нь ола сайн уу гэдэг үг. Тэгэл ер нь хүн болгон англиар ярьдаг юм билээ. Асуудалгүй очоод түүн ингэн гэсэн юм байхгүй. Европын ингээд ер нь бүх улсуудад ингээд гудамжинд дуулдаг юм уу ямар нэгэн авиас чадвараа үзүүлээд мөнгө ингээд гуйдаг гэх юм уу тийм хүмүүс бол зөндөө байдаг. Энэ ингээд Bershka, Zara гэд янз бүрийн шопинг дэлгүүрүүд нь байдаг. Гудамжаар бас явж жоохон дэлгүүр хийсэн.
Ер нь бол цагаагаар аягүй халуун байсан. Баянг нарны тосоо түлхэж авахгүй бол аягүй амархан боолго түлхэх хандлагатай байсан. Захлаа шүү вэ? Хүмүүс тасчихсан байлээ. Ингээ автобусан дээр янз бүрийн аягүй олон клуб байдаг болохоор тэднийхээ реклам сурталчилгааг хасаагүй ингээд түгээдэг. Би найзтайгаа тэгээ нэг өдөр автобусан зугаад хажууд байдаг аллаа ихтэй газар очихгоо. Тэгэхээр аим хөвгчлөлтэй юм асуу автобусанд нөгөө нэг оршин суудаг хүмүүс нь картаар мөнгө явдаг гэд бит хоёр нэг найзынхаа картыг аваа явсан чинь тэнд зураг нээдэг. Бит хоёр яаж уншуулахаа мэдэхгүй зүгээр айчдаас Монголд байдаг шиг таачаад явчих юм ах гэсэн чинь хүлээгээд тохиод уусны дараа каста аваад явж болт юм лээ. Тэгээд жолооч нь анзаараад бит хоёр байгаад тэр найзын кастыг хулааж авна гэд. Тэгээд бит хоёр англиар гойсараад арайж буцаагаад авсан байгаа. Тэгээд автобусны хувьд гэх юм бол ер нь 1 евро 50 центээс 2 евроны хооронд байдаг юм билээ. Чиглэлээс их хоол явахаас хамаарат. Энэ л тайцгууд дундаж үнэтэй. Die Монгол мөнгөөр бодоод үзэх юм бол 3-4 гэхээр бас бол Монголтой асуулга бол үнэтэй. Гэхдээ Европтой бол яг дундаж үнэтэй юм билээ. Тэгээд мөнгөө төлчүүд каста буцааж авчаад хойшоос усан ч манай юм илүүсэн хааж чадсан шүү дээ. Улагшаас уусаа явсан. Очихгоо зөсөн газар лугаа бас автобусан дамжаа суух гаа тэгээд салмаараа жоохон амлаад юм идчихээ явсан. За одоо энэ зөсөн газар тааж чинь. Усан бол үнхээр цэнгэг устай байсан гэд сэлжсэн чи бүр загснуудын хааж мараад аягүй гоё байсан. Абхаа ажих энэ шаашаа бөмбөлөг шиг ингээд дандаа энэ чи далайн хүүтэй дандаа ингээд энэ болтол сэлж болно гэсэн ингээд хэмжээг хязгаар тогтоогод өгчдөг. Үүнээс хойш тахын бол аюултай гүнзгий байдаг байгаа. Тэгээ энэ дисний манайд ингээд дэшээ авирч жагаад бүр нуугдсан бүр гоё устай хүн багтай далайн ирэг байдаг. Тийшээ битүү бас жоохон авирч жагаад очсон байгаа. Яваачд бүнхий далайн ирэх дээр ингээд бикинитэй энэ чинь ер нь бол дотоод хувцс шиг штэ. Тийм хувцастай хийнэ. Тэгээ зарим хүмүүс нь зүгээр тэрийг өмсөд хэвтгэхээр тэрнийх нь олмоор хаас цагаан ялгацдаг гэд. Тэгээд бүр ингээд дээгүүрхээ хүсэл тайлцсан баг нуцсан шахуу байж байна айгу гэсэн. Нэг өдөр нааш жахихаас нь чинь айгу гоё байсан үзэсгэлэнтэй. Нэг өдөр далайн ирэг дээр хөвчөөсөн чинь харин марафон болоод 10 жилийн одоо ч 12 жил шүү дээ. 10 жилийн хүүхдүүдийн дунд. Тэгээд өдөр хууцснаар гарах үед нь хот руу яваад жоохон дэлгүүр хэсдэг ч юм уу юм иддэг. Энд ах үед ер нь өдөр болгон шахуу асай гэж зүйл идсэн байгаа. Тэр нь юу гэхээр бас зэлийн талтуу
Versailles гэдэг 70 модны жимс айгүй гоё амттай. Тийм нэг Chanel-ийн гүн Chanel-ийн өнгөтэй. Ингээд илгүүлдээр ингээд далаагаа хийсэн юу байдгийг тэр бүхнийг ингээд яг чихний ойгоор зааж байдаг. Энд бүрийн сүнээ гээд би бас энэ сүнийг хөргөчний наалт авсан. Guck mal, wenn du zum Beispiel нэг өдөр өрөө явжсэн чинь харин ингээд талаа бас харамгтэй тэгээд наашгаа гарч төрж гарч ихэд дандаа хаал байгаадсан. Тэгээд энэ юу гэсэн чинь зүгээр энгийн зүйл байгалийн жамаараа цэвэрлэгч юмаа ч юм уу хаяада ийм зүйл болдог гэтгсэн. Тэгээ энэ тэндгүй яг ийм манай дийс шоудаарэ гэсэн хүмүүс ч годомжаар явж чинь ирээ зүгээр манайхаа сонох уу гэж ярина. Эсвэл энэ тэндгүй балкад наацсан байна. Тийм далаа ирэхдээ ингээд нэг аврагч хүн гэд байдаг. Тэр нь бас ингээд тийм чинь нэг туг зооцсон ингээд ногоон өнгөтэй байх юм бол сэлж болно. Улаан өнгөтэй байвал сэлж болохгүй. Шар өнгөтэй байх юм бол жоохон хараарай ч юм уу. Тиймэрхүү тохио өгөөд байж идэг юм билээ. Хүмүүсээ анзаараад. Тоин одоо Ибицагийн хотын төвийн хамгийн өндөст байдаг тийм газар очигээд тийшээ явж байгаа. Тэгээд замдаа айгүй гоё өндөрлөх дээрээс далаа усыг хараад үзэсгэлэн байгалийн үзэсгэлэн гайхан бишээ явсан. Одны кактус гэдэг энэ бүр ингээд цэцгэлдэг аймаа гоё үзэсгэлэнтэй өсөл болдог. За энэ цайз руу авах гад явж байна. Энэ зүгээр хүмүүс ингээ өндөрлөхтөөс хотоо хараад ям уугаал идээл ч юм уу цагийг аим гоё амгалан тайван өнгөрүүлдэг байгаа. Эндээ гас ичээд хэсэг хойлоо юу ч яахгүй ч юм уу юу ч ихгүй зүгээр ингээд далаа усан хараад байгаль шистээд сууя гэж жоохон суусан. За бид шоуд гомчингийн зүгээр өрөөнд хотын амьд ямар байдгийг яасан чи энэ тэндгүү концерт болдог, DJ нэр ирдэг. Юу нэг цагуу чанга хүмүүс амьдралыг зугаатай өнгөрүүлдэг юм байлаа.
өдөржингөө алхаад 20,000-аас дээш алхам хийсэн. Цэцний бодолтой энэ хүүхдүүд тоглоом тоглож. За эндээс юм чинь үндэснийх нь хоолыг идэж үзээгээд захиалсан байгаа. Тэгэхээр яг үндэсний паэо гэдэг хоол нь тийм угаасаа далайтай газар учраас далайн амьттай. Монгол хүмүүс ер нь бол далайн хоолнд тэр бүр тассаагүй байдаг шүү дээ. Хоол иддэг. Би ч гэсэн нэг сайн иддэг. Гүү тэгээд гэхдээ ямар ч байсан идчихдэг. Гэхдээ их хэмжээгээр биш. Тэгээд энэ захиалс болох нь нэг хэмжээтэй. Тэгээ манай найз маань болохоор цагаан олт учраас дандаа ногоотойг захиалсан. Эхэндээ ер нь идэж байгаа дайчгүй байсан. Тийм будаа. Тэгээд далайн амьтад янз бүрийн холмог тэгээ бас тийм би яг холмог гэдгийг нөө тэгээ ганц нэг дахин мах үхрийн мах байсан ганц ойрхон шиг тэрийг хэлж ичээ дараа нь далайн хоолнуудын амьтдыг нэгдсэн байгаа. Тэгээ нөө 100-нд идэх юм уу ер нь энэ ширмэн тавг нь бол халуун байсан. Энэ бол юуг нь мэдэхгүй тэг ямар ч зэн үтсэн чинь далайгаас л гарчсан цагаас юм ямар нэг амьд байсан. Далай ихтэй ингээд далай рууш тэнгээ хоолойтэй цуух өстой гоё байсан. Танч манай энэ осон гоц маань айгу алтастай энэ хоолой алтастай гэд хүн ихтэй хажуугийн ширээ бол амар нөгөө хөлмэй утахгүй хөлмэй хийж байгаа тэр эмхтэй хүн айл ингэрийг олох ч хүн тэгээд эмхтэй найзуудаа дагуулсан үтгшлэг маяг юм хийгээд тэр нь бол жоохон чанга байсан. Чүдэга хүмүүс нь сам хахаг ингээд бүхлээр нь нүгэл толгоон ч юм уу сүүлийн салгаагүй ингээд хийцэн болохоор яг нөгөө дэлгүүрээс аваад нөгөө савлцсан байдгууд нь цэвэрлсэн байдаг. Энэ болохоор ингээд бүхлээр нь хийцэн болохоор датуух ингээд датуух бүх юмтайгаа ясахгүй өтгөнтэйгээ хөдөлтэй би тэзнээс нь шижиглээд идэж удаагүй. Тэгээ энэ хоол нь бол доцоо янз бүрийн төрөл их байдаг юм байлаа. Тэгээд яг үндсэн нь 19-р зуунаас хойш ер нь бол дэлгэрсэн ил гал дээр одоо тийм чигнэж хийгддэг байгаа. Тэг янз бүрийн бүхэл төрлийн махтай их боломжтой. Хэрвээ би дараагуудаа идэх юм бол ногоотойг эсвэл яг тийм дахиад ч юм намсан далайн хоол хүн загсан дээр ингээд лимоны шүүс асгаад идэхээр хамаагүй тэгээд амттай болдго юм лээ. Хавцны хөл идсэн. Энэ бол нэг тийм хуус амттай байгаагүй дэжгүйсэн. Бууданд бас яг далайн бүтээгдэхүүнүүдийнх нь амт одоо шүүл маягаач юм уу нэлийн шингэсэн байсан учраас би бол үнэхээр дуусгаж таагүй. Тэгэхээр бас ер нь бол ихч байсан. Гэхдээ манай найз бол өөрхөө дуусгасан байгаа. Гэхдээ би чадхаараа хичээсэн нөгөө нэг нэлийн их мөнгө төлж идсэн. Үнэтэй байсан учраас дуусгах гэсэн боловч үнэхээр чанаагүй байгаа. Апхаа хачаа би сүүлээ бүр нэлийн ихээр идээ тэгээ миний царай бүр ингээд төврээд сан царай гаргаад тий